Монгол улсын гавьяат мал зүйчтэй, мянгад тэмээчнтэй, алдар туяач спортын маструудтай Монголын тэмээн поло спорт уралдаан аяллаа холбоо анх тэмээн поло нэртэйгээр 2001 онд байгуулагдсан учиртай. Монгол улсын шадар сайд улсын их хурлын эрхэм гишүүн асан Оюунбаатар Монголын тэмээн поло холбоог 2001 онд анх үүсгэн байгуулж, тэмээн пологийн тоглолтын арга, техник, дүрмийг боловсруулж, бие даасан спорт болтол нь хөгжүүлж, улмаар тэмээ хамгаалах, өсгөх цоошин менежментийг Монголд амжилттай хэрэгжүүлжээ. 2007 онд анх Сүхбаатарын талбайд 100 тэмээний парад хийснийг дэлхийн олон орны телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирж сурвалжлан олон улсад цацсан. Энэ нь Монгол руу өвлийн цагт ирж, тэмээн поло үзэх сонирхолтой аялагч жуулчдын анхаарлыг анх удаа татсан юм. 2008 онд Монгол говь Чингисийн торгоны зам тэмээн аяллыг зохион байгуулах маршрутыг тогтоож, эхний шатны аяллыг 2008 оны 2 дугаар сард Өмнөговь аймгийн Түмэн тэмээтэй Хамбог сумын оюу толгоогоос 1000 тэмээтэй гараагаа эхлэн Цогцэцэй, Далан задгад, Булган сумдыг дамжин Мандал овоо сум хүртэл тэмээгээр туулан нийслэлхүү реалити шоу зохион байгуулжээ. Түүнээс улбалаад олон улсын нэртэй аялагчид хүртэл тэмээгээр аялах санал сэтэл гаргаж Монголд ирж уулзаж байсан. Дэлхийд нэрээ гаргасан Оросын холбооны улсын аялагч Кинехов ирж туршлага судалж, биднээс зөвлөмж авч хамтран аялах хүсэлтэд гаргасан юм. Говийн бүсийн аймагуудыг хамруулан зохион байгуулах Монгол говь Чингисийн торгоны зам тэмээн аяллын 2 дугаар шат Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдээр 2009 оны 3 дугаар сарын 8-наас Өмнөговь аймгийн Мандал овоо суманд Түмэн тэмээний баяр зохион байгуулж, тэндээс 100 тэмээтэй их аяллын гарааг эхлэн Дундгов аймгийн Сайхан овоо, Өвөр хангаа аймгийн Баянгол, Арваа хээр, Хужир сумдыг дамжин сум тус бүрт дээрх ач холбогдол бүхий ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Монголын эртний нийслэл хар хорин хүртэл 500 гаруй километрийн замыг тэмээгээр туулж, нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц онцлог Монгол хоёр бүх тэмээний гайхамшигыг харуулж, хамгийн сүүлд Өвөр хангаа аймгийн төвд тэмээн пологийн улсын авраг шалруулах тэмцээнийг зохион явуулж, улмаар Хужир сум хөрснөөр өндөрсөн нь гадаад дотоодын аялагч жуулчдын анхаарлыг төвд орсон билээ. Энэ тэмээн поло холбоогийн гол зорилго бол энэ тэмээг хамгаалах, өсгөх, тэмээг хамгаалах гэсэн бод хууль хүртэл санаачилж их хурлд удаадар оруулж, төслийг оруулж байсан. Гэхдээ энэ бол 5 төрлийн мал болгонд хууль гарах юм уу гэдэг шалтгаанаар өнөө хүртэл харин баталж өгөөгөөд их тэтгэд дундуур явд юм. Ер нь тэмээн поло холбоо бол цаашдаа тэмээний ашиг шимийг үнд хүргэх, тэмээчин малчин хөмсгийнхэн эрх ашгийг хамгаалах, тэмээний үржлийн фермерийн аж ахуйнууд байгуулах гэх мэтлэн олон ийм арга хэмжээнүүдийг бол зохион байгуулах ийм зорилттой ингэж ажиллаж байгаа. За тэмээн поло холбоо бол тоглоом бол ганцхан поло тоглоо зогсдгүй тэмээний уралдаантай заавал хосолж явж байсан. За тэмээний уралдааныг бол бид мөн жил бол поло аврагын шалгуур тэмцээнтэйгээ хамт ингээд зохион байгуулж байлаа. Ялангуяа энэ тэмээний уралдааны холбоо гэж байсан. Энийг бол анх Баян хонгор аймгийн Харьяат байгаль орчны яамны дэд сайд Ширүү дам гэдэг хүн санаачилж энэ холбоог яаж тэмээн поло холбоотой хамтарч ажиллаж байгаад 2006 оноос тэмээний уралдаан бол тэмээн поло холбоотой нэгдсэн юм. Ингээд би тэмээн поло холбоо маань тэмээн поло спорт уралдааны холбоо, уралдаан аяллаа холбоо болж ингэж өргөдсөн нэртэй ийм өргөн хүрээтэй, цар хүрээтэй үйл ажиллагаагаа бид явуулж байгаамаа. Ялангуяа поло спортоор залуучууд их хичээлж байна. Тэмээг зориуд бэлдэж байна. Полог бол зүгээр л бэлчээр дээрээс тэмээ барьж ирээд унаа тоглолцдог. Энийг 14-5 хоногийн өмнөөс аянжинд явдаг тэмээ шиг сойж, хагсрааж, тавгийг бэхжүүлж ингэж бэлд тоглодог юм тоглоом. Энэ бол багийн тоглоом. Тэгээд эхлээд 5 хүнтэй багаар тоглодог. Сүүлд 4-д жаахан хүртэл оруулаад 4 хүнээр нэг баг хийж ингээл тоглодог болсон. Энэ ч бүр
тоглолтыг бас эрчтэй, хурдтай болгож ингэж одоо хөдөлмөрийг сонирхох ийм сайхан боломжийг бол олгож өгсөн юм аа. Дэлхийд товардсан хоёр бүх тэмээг хамгаалах шинэ менежмент ийхүү үр дүнгээ өгсөн төдийгүй хөрш бүгд найрамдах хятад ард улсад гэрээний дагуу оюуны өмч экспортлож хоёр бүх тэмээг хамгаалах, өсгөх, тэмээн поло спорт хөгжүүлэх ажлыг олон улсын түвшинд зохион байгуулж ирлээ. Тэмээн поло спорт өдгөө Монголоос хальж олон улсын хэмжээнд нэгэнт гарчээ. Энэ төрлөөр спортын мастерууд төрж тэмээний алдарт уяач цол хэрэгэмч зүй ёсоор олгогдлоо. Тэмээ хамгаалах, өсгөх цогц судалгын үр дүнд тэмээ маллах, өсгөх сонирхолтой залуу тэмээчд олширсан. Говийн ихэнх сумдаар тэмээн поло спорт амжилтаа дэлгэрч тэмээний носон бүтээгдэхүүний үйлдвэр хөгжиж сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдлээ. Мөн ашиг шимийг нь зөв ашиглаж байна. Залуус ердийн хөсгөө дахин хэрэглэж мартагдаад байсан тэмээний тоног хэрэгсэл хийх аргыг суралцж өөрсдөө хийж хэрэгэлдэг боллоо. Тэмээчд олон талаар орлогын их үүсвэртэй болж байгаа нь эх орны эдийн засгийн нэг үзүүлэлт мөн билээ. 90 Монгол тэмээний ашиг тус их, ашиг шим өндөртэй, олон онцлог, өөрмөц, шинж чанартай мал юм. Монгол болон өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэд ингийн сүүний өөрмөц чанарыг судалж, ингийн сүүнээс сахарын өвчин болон хавдрыг эмчлэх совлил ажиллуулж эхэллээ. Тэмээний ноос, торомны ноолуурын үн цэн зах зээл дээр өсч бүтээгдэхүүний экспортлох хэрэгцээ нэмэгдлээ. Төр засгийн анхаарлын гадна талд орхигдсон дэлхийд товардсан хоёр бүх тэмээг хамгаалах бодлогыг Оюунбаатар санаачилж шинжлэх ухаанд суурилсан Монгол тэмээг хамгаалах бодлого боловсруулан хэрэгжүүллээ. Тэмээн поло тэмцээн үндэсний спортын цоо шин нэг төрөл гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрлөө. Мөн олон улсын тэмцээн наадам болтол нь хөргөжүүлж гадаадад манай дасгалжуулагч пологоо зааж байна. Баг тамирчид жилээс жилд олширч, тэмээчд үйлдвэр угсааг нь сайжруулан, шилмэл тэмээг өсгөж, унлаг эдлэгээнээс гадна полонд сурвалж байна. Хөх Монголын цэвэр угсаа, жинхэнэ говийн хүүхэд, тэмээчин аавын хүү би тэмээн дотор ботохтой хамт өсөж ингийн шаргал сүгээр хүн болсон минь нэг ёсны азтаа тавилан байжээ. Номтой аавын дээлийг нөмөрч амандаа зөөлөн шивнэх аавынхаа номын дууг сонсож судрын шарлсан хуудас эргэхийг харсаар унддаг байлаа. Халаа хитрхи нууж өсгсөн аавал ээж хоёрынхоо инхрийлэл дөнгөж 6 нас хүртлээр өмсөн ч надад энэ хайр багдаагүй юм байна. Тиймээс ч би өдөрт хүн шиг явж бусдыг хайрлах хайртай, өрөвдөх өр нэмгэн зүрхтэй, эх орноо өмөрөх илэг сэтгэлтэй болсон юм байгаа үстэй. Нутаг ижи хоёроо санаж говь нутгаа өнгөтөө өөдтөө малчин тэмээчин төмнөө илбэг баян амьдралтай амар тайван байгаасаа гэсэндэл би говийн хөрс шорооны төлөө тэмээ малынхаа төлөө тэмцэж дуу хоолой хүч хөдөлмөрөө зориулж энэ жилүүдийг үтлээ. Тэмээ гэдэг ухаантай амт шүү. Намайг багад ахыг зүүн баянд байхад манайхан тэмээгээр очичхоод бурандхийг нь тайлаа тавьчихад буцаад сумандаа хүрээд ирчихдэг байсан юм. 400 гаруй километр яваад ирж байгаа тэр шүү дээ. Түүнийг нь ботсон ч тэр 90 үхрийн эвэр өвчтаа ингийн сүгээр хүн болсон болохоор би тэмээг адуунаас илүү ухаантай л гэж боддог юм. Одоо хідэн тэмээгээ өсхийг харж үр дүнгийн үзлээ. Тэмээн полог Монголоос сальж олон улсын хэмжээнд гаргалаа. Малчид урамтай. Энэ миний бодол сэтгэл бидний ажлын
үр дүн гарцаагүй мөн. Говийг хөгжүүлэх, тэмээ хамгаалах тэмцэлд Оюнбаатар 2004-с 2008 онуудад говийн хөгжлийг дэмжих төрийн бус байгууллагыг байгуулан өмнөд говийн нутгийн байгаль газар шороог хамгаалах, нутуугсаа манаж үлдсэн говьчуудынхаа эрх ашигын төлөө малчид тэмээчдийн амьдрал үйлс бэлчээр нутгийн өрөн бүтэн байдлын төлөө тууштай тэмцлээ хэлсэн. Төрийн эрх мэдлэлтнүүдийн эзэмшдэг олон зуун лицензийн балгаар их хөрөн говь нутаг тасчин хуваагдж улмаар малчид хөдөлмөрчид оронгоо барих газаргүй хэдэн мадаа бэлчих бэлчээргүй болж хөрс шороо илэгдэн улаанаараа эргэж уул хэдхэн жилийн дотор тал болж хонхор жалгаар дүүрсэн ихээхэн хүнд нөхцөл тэрээр дуу хоолой үйл ажил бүтээн босголтоороо тэмцсэн. Түүнийг дагаад говийн төлөө байгуулагдсан олон төрийн бус байгууллагууд нэгдэн түүний удирдлаганд орсон байдаг. Говийн хөгжлийг дэмжих төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн хувьд 1. газар шороо, 2. малчны амьдрал, 3. малчдын амжиргаа улсан мал түүний дотор говийн гайхамшиг улсан тэмээг хамгаалах асар том үйлсийг цогцоор нь эхлүүлсэн юм. Үүний хүрээнд говийг хөгжүүлэх цогц хөтөлбөр буюу бодлого боловсруулан улсын хурлын эдийн засгийн байнгын хороонд өргөн барьсан. Говь нутгийн хөгжлийн цогц хөтөлбөрийг эрдэмтэн судлаачдын хамт боловсруулахдаа говийн хөндлөн босоо төмөр замын зураг төсөл хийлгэж, засмал зам эрчим хүчний сүлжээнд холбох оюу толгой, таван толгойн үйлдвэржилтийн төсөл боловсруулсны ихэнх нь өдөгөө төрийн бодлого хөтөлбөрт тусгагдж ажил хэрэг болж байна. Одоо тэмээтэй сум аймаг бүр тэмээгээ өсгөж сургаж хоолой тоглуулах сонирхолтой болсон байна. Тэмээний тоног хэрэгсэл хом шатнаас эхлээд татлага дээсээ хүртэл залуус өөрсдөө хийж сурлаа. Нийслэлхүү реалити шоу хүртэл зохион байгуулсан нь ганц хөдөөгийн ч бус хотын залуусын хөгжиж маш том хөгжил болсон байдаг. Энэ бол тэмээ хамгаалах шинэ менежментийг гаргаж ирж зоригтойгоор улс даяар хэрэгжүүлсний үр дүн мөн. Дэлхийд ганц Монголд л байдаг хоёр бүх тэмээг бид хайрлах ёстой юм. Ховорхон заяасан энэ сайхан амьтан тал бүрийн ашигтай. Бэлчээр ус хадлан тижээлгэж нэг их зовоохгүй амар амьтан шүү дээ. Тэмээг хамгаалахын тулд малчид болоод бусдын сонирхлыг татах, эдийн засгийн үр ашигтай байж болох нэгэн шинэ хөшүүрэг хэрэгтэй байлаа. Энэ итгэхт заам поло байж болсон юм чинь манад тэмээн поло яагаад байж болохгүй гэж. Тэднийх заам пологоор улсынхаа нийт орлогын 4/1-ийг олдог гэдэг. Монголд бол эхлээ тэмээгээ хайрлаж сурах, жаахан өсгөөд авах нь нэн чухал байлаа. Ингэж сэтгээд хідэн нөхдөдөө хамт ханцуу шамлан орсон. Одоо үүний үр дүн тодорхой гарлаа. Говийн бүх аймагуд тэмээн пологийн багтаа болсон. Тэмээгээ өсгөж үржүүлэх сонирхолтой болж нэг үе эмнэгшүүлж алдсан тэмээгээ сургаж, хайрлаж, үйлдвэр угсааг нь сайжруулж байна. Бидний туршлагыг эхлээд өвөр монголчууд авсан. Бид очиж зааж байлаа. Монголын оюуны өмчийг экспортлсон хамгийн бодит жишээ энэ. Гэрээгээр дасгалжуулагч нар аваачиж тэмээн полон сургасан. Одоо тэмээн поло жил бүр зохион байгуулагдаж олон улсын тэмцээн болтлоо өргөжлөө. Хайлмаг, буряд, өвөр монголчууд ирж оролцож байна. Тэр байтугай төвдүүд сонирхож эхэлсэн шүү. Жилбэр улсын авраг шалгаруулах тэмцээнийг говийн аль нэг аймагт эсвэл өмнө говийн нэг суванд хийдэг. Үүний хажуугаар тэмээний ажлал, тэмээн полог аялал жуулчлалын нэгэн шинэ брэнд болгож гаргаж тавьсан юм. Тэмээний өвлийн аялал, холын аяллуудыг ч удаа дараа сүр дүүлэнтайхан зохион байгуулж, олон улсын аялагч жуулчдын сонирхлыг татаж чадаж байна. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна олон улсын томоохон телевиз болох CNN, CCTV, NHK, Оросын холбооны улсын телевизүүдээс тэмээн поло тэмцээнийг сурвалжлах эрхийг хүсэж ирдэг. Тэмээн поло тэмцээн дэлхийд танигдсан, жилээс жилд хүрээгээ тэлсэн, олон улсын сонирхол татсан тэмцээн болоод байна. Энэ бол Монголын хоёр бүгд тэмээ дэлхийн хэмжээнд гарч чадсныг харуулж байгаа юм.
Үүнийг цааш нь хөгжүүлээд явбал Монголынхоо аялал жуулчлалд томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Ялангуяа өвлийн аялал жуулчлал эргэлт болох юм. Тэмээ хамгаалах, тэмээний ашиг тусыг сурталчлах талаар бодиттой ажил хийж улс орны эдийн засагт өгөөжтэй ард түмэн малчтын амьдралд тусдаа тэмээг өсгөж чадсан дэлхийд нэрээ гаргасан ийм үр дүнтэй ажлыг төрийн бус байгууллага хийж чадсанд бид баяртай явдаг. Монгол тэмээ бол дэлхийд алдартай амьтан. Тэмээний буурын бөх, ингэний хоорм, бүхний өөх гэх мэт Монгол тэмээний бүтээгдэхүүн эрүүл мэндийн салбарт үнэлж барамгүй аж тус өгч байгаа. Орчин үеийн Монгол улсад тэмээний тээвэр, тэр тусмаа Монгол ахуйн оюуны өмчөө хамгаалах талаар ажиллах ёстой. Энэ тухайд төрийн бодлого гаргаж хэрэгжүүлэх ёстой гэж би үздэг. За ингээд би бол тэнд бас засаг даргаар ажиллаж явах үедээ бас 4 жил ажилласан. Тэмээг одоо малчтаа засаг даргаан гэрээ хийлгэж, тэмээг одоо нядлах, хэрэглэх, зарлагдах асуудал дээр одоо бас хяналт тавьсан захирамж гаргаж, ингээд малчин засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээг дүгнэж, мөнгөн буурны, мөнгөн буйлны одоо ийм байр шагнал өгч ингэж байснаар 90 гаруй мянга болсон юм. Тэрнээс хойш одоо 20 жилийн хугацаанд бол одоо ямар ч байсан одоо нэг 18 мянга болцсон байна. Өмнө аймаг бол бас ховжил шилжихээс өмнө бол 127 мянган нэмээтэй байсан. Ийм аймаг. Одоо бас 10 мянган нэмээ хүрээгүй л явна. Энэ 20 хэдэн жил өнгөрч байгаа. Инхээр тэмээнд бол одоо ерөөсөн төр засагаас ард нийтээр ер нь нэлийн анхаарал тавьж энэ одоо их хай харамжгүй энийг одоо анхаарлын гадна орох юм бол устж үгүй болоход амархан хялбар өндөр ашиг шимтэй энэ мах өөх нин одоо энийг дагуулад бүр зах зээлийн эхний үед үл ерөөсөн зах зээлийн цайны газар гуанз энэ нийтийн хоолны газрын гол одоо хуушуур бууз хям цэхийн одоо гол бүтээгдэхүүн болж ирсэн. Ингэж байж л одоо ерөөсөн дээр манай урд төршийн нөхдүүд бас одоо тэмээний шир тэмээний таа хайг одоо үн хөргөж явдаг. Ийм нөлөөлөөс үл тэр мол хувьчсны дараах 10 жилийн хугацаанд бол тэмээ бол огцом уналтанд орсон гэж бол бий. Дүгэн тийм. За энэс хойш одоо тэмээ болоо холбоо ажиллаж байна. Төр засаг анхаарч одоо улсын зөвлөгөө хийлээ. Малчин төм маань ойлгож явах шиг байна. Тэмээ маань одоо ямар ч байсан өсөх өндих цаашаа тоолгыг нь олшрох ийм хандлагатай эргэлт туцалдгүй орсон болов уу гэдэгт бол найдаж байгаамаа. Ингээд одоо бид одоо тэмээ болоо холбоо маань байгуулагдсан цагаас хойш Монгол улсад гадаадын аялал жуулчлалыг одоо жуулчдыг татах ийм брэнд болтлоо хөгжиж чадсан өнөөдөр энэгээр одоо бид 15 жилийн хойд бэлэг барьж байна. Өгөөрэж бид бахархаж байна. Хоёр бүхтэн Монгол тэмээг өсгөх хамгаалах чиглэлээр Тэмээн поло спорт уралдаан аяллаа холбоо эдвэх санаачлаг гарган 15 жил зүтгэсэн байна. Энэ хооронд улсын чанартай 30 гаруй тэмцээнийг зохион байгуулж, олон улсын тэмцээн наадам болтол нь өргөжүүлэн асар их туршлага хуримтлуулжээ. Одоо тэмээг хөдөөний малчид төдийгүй нийслэлийнхэн сонирхож байна. Цонжин болдогт зохион байгуулсан 2013 оны өвлийн Тэмээн поло наадам Монголд өвлийн спорт хөгжих боломжийг харууллаа. Энэ мэт арга хэмжээний тэмээ өсгөх, ашиглах, тэмцээн уралдаанд оролцох малчдын сонирхлыг улам нэмэгдүүлж байна. Тэмээний уралдаанаар улс аймгийн алдар туяачид тодорч, Тэмээн пологийн спортын мастеруудч олноор төрлөө. Спортын мастер цолтоо 80 гаруй тамирчин одоогоор байна. Баянхонгор аймгийн мянган тэмээтэй шийнэн гихч уяачид анх удаа Тэмээн уралдааны улсын алдар туяач цол олгосон юм. Тэмээн поло 2016 улсын авраг шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Далан Задгад хотод 3 дугаар сард болсон. Энэ удаагийн тэмцээнд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьалтай, Баянхонгор аймагуд болон Өвөр Монголын өөртөө засах орноос баг ирсэн. Нийт 19 баг тамирчид оролцсоноос Өмнөговийн Манлаа сумын 1-р баг Тэргүүн байрыг эзэлж, мөн аймгийн Булган сумын 2-р баг, Дорноговь аймгийн Сайхан Дулаан сумын 2-р багууд удаалсан юм. Энэ тэмцээнд хаах холын Говьалтай, Баянхонгор зэрэг аймгаас пологчид ирж оролцсон нь тэмээчид хаа сайгүй улс даяар тэмээгээ өсгөх, поло тоглох, түүнийг тойрсон тэмээчдийн нэр алдрыг өргөсөн, урамшуулсан олон арван уралдаан сонирхолтой үйл явдалд оролцох, улмаар тэмээ өсгөх туршилгаа солилцох зэрэг хүсэлтэй баялаг уламжлалтай болж байгаа нь харагдсан.
Манай холбооны тэмээ хамгаалах, өсгөх менежментийн цогц бодлогын үр дүн гарч байна. Хүмүүс хурдан морь адуу сонирхож байхад бид ажил үйлсээ тэмээнд зориулж байлаа. Тэмээнд хандах олон нийтийн хандлага эрс өөрчлөгдөн малчтад тэмээ өсгөх сонирхол эрс нэмэгдсэн бөгөөд тэмээн уяаж, тэмээн аяллаа маршрут хэмээх шин мэрэгшил, шин чиглэл эрчимтэй хөгжиж байна. Монголын тэмээн поло спорт уралдаан аяллаа холбоо үүсгэн байгуулагдаад 15 жилийн түүхийн хуудсыг бичлээ. Ази, Европын олон улсын түүхтэй салшгүй холбоотой дэлхийн худалдаа арилжааны үндэсэн сүлжээ болсон торгоны их замыг дагсан тэмээн аяллыг зохион байгуулахаар тун удахгүй төлөвлөд байна. Энэхүү 1500 км-ийн тэмээн аялал бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Ирээн хотоос аяллаа гараагаа эхлэн Монгол улсын нутаг Улаанбаатар сум дамжин өнгөрч улмаар нийслэл Улаанбаатар хотоор дайрч Оросын холбооны улсын нутагт Бурантгаа татахаар төлөвлөжээ. Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан торгоны замын дагуу торгоны зам тэмээн аяллыг энэ ондоо багтаж гурван улсын төв, өв соёлын дурсгалт газар, бурхан шашны төв, байгаль, ан амьтантай танилцах тэмээний гайхамшигт аяллыг 15 жилийн ойн босгон дээрээ зохион байгуулах гэж байна. Уг аялал нь 5-аас 14 хоногт багтсан 1500-аас 5000 км замыг туулах өвөл зүүнний улирлын 3 төрлийн тусгай маршрутта аялал байх юм. Энэхүү аяллаа хүрээнд хурдан тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн уралдааныг мэрэгжлийн төвшөнд зохион байгуулах, зуны ба өвлийн 2 төрөлтэй аяллыг санаачлан явуулах гэж байна. Ийхүү тус холбоо нь байгуулагдаад 15 жил болох хугацаанд дэлхийд гайхамшиг болсон 2 бүх тэмээг хамгаалах, өсгөх, ашиглах, үр шимийг хүртэх, олон нийтэд таниулах тал дээр ихээхэн ач холбогдол өгч ажиллаж ирсэн билээ. Тэмээ 5 хошуу малын минь нэг. Тэмээ 5 амьд эрдний минь нэг. Тэмээ 5 твийн улсаас манайд л илүүтэй бий. Тэмээ тал хангай, говь, гурвал нутагт минь дүүрэн бэлчиж байгээ.